дөнгөж сая хаан улдуургийн эрүүгийн хэлгийн анх шилтэн шүүхтэр шүүх хуралдаанд ороод гарч ирлээ. Тэгээд нийгэмд бол архиталт дэнд их газар авсан байна. Үүнээс болоод маш олон гэмтэлгүүд гарч байна. Сая хэргийн хувьд бол архинаас болоод нэгэн сайхан залуу хорвоог орхиж, за нэгэн сайхан залуу олон жилийн хорих ялаа шийтгэгдсэн ийм эмгэнэлтэй бөгөөд харамсалтай хэрэг гарч байгаа байхгүй юу. За яг шүүхрлийн хувьд миний үйлчлүүлэгч гэмбургоо хүлээгээд хохирлоо төлцсөн учраас энэ зүйл заагдсан ялын хамгийн доод хэмжээгээр одоо түүнд бол хорихол оногдуулсан. Эндээс би юу хэлэх гэсэн бэ гэхээр ер нь бол залуучууд минь хин нэгний өмнө буруутай үйл хийсэн бол зодод зогсон бол тийм ээ буруугаа хүлээгээд уучлалгүйж сурах хэрэгтэй. За хин нэгэнд одоо хохирол учруулсан бол хохирлоо төлчдөг байх хэрэгтэй. Ингээм бол төр одоо ял шийтгэл оногдуулахдаа бас харгалзан үзэж хөнгөрүүлэх ийм болно байдаг шүү. Ийм хэцүү зохицуулт байдаг шүү гэдгийг би хэлэх гэсэн. Нөгөө талаас энэ нарих гэдэг эдэг л хэрэглэл болчмоор байна. Тохируулж хэрэглэмээр байгаа. Энэ архинаас ч болоод маш олон гэмтэлгүүд гарч байгаа байхгүй. Тэр дундаа архинаас болоод маш олон одоо айлын амьдрал оронгоор хэрэгжиж байна. Маш олон хүний одоо тэр дундаа хүүхдүүдийн одоо хувь заяа, хувь тавилан эргэж штэ. Ийм учраас бид нар одоо архийг уумааргүй байна. Уусан гэсэн тохируулж уумаар байна. Арх уугаад бие бинийгээ шахтдаггүй баймаар байна. Ингээл юм бол одоо бас амьдрал сайхан болно гэж би хэлэх гэсэн.